BDC брокер дилерийн компани үүдэнд хүрэлцэн ирсэн байна. За учир нь одоо 2020 оны 5 сарын 1-ээс эхлэн Эрдэнэс 5 толгой хувьцаат компани иргэн бүрт одоо 1072 хувьцааны ногдол ашгийг одоо 2020 онд багтаан олгохоор шийдвэрийг гаргасан. За ингэхдээ нэг хувьцааг 90 төгрөгөөр тооцож оногдуулах юм. За иргэн та 1072 хувьцааны ногдол ашгийг одоо өөрийн дасандаа авахдаа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 53 брокер дилерийн компани дээр хүрэлцэн ирж өөрийн иргэний үнэлэх болон одоо хураамж 8000 төгрөгийн хамтаар хүрэлцэн ирж үнэт цаасны хадгаламжийг нийлгэснээр 5 сарын 1-ээс 2020 онд багтааж Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас иргэн бүрт олгож байгаа 1072 хувьцааны ногдол ашиг авах боломжтой юм аа. Цаасыг дасны гэсэн. Одоо ямар бичиг баримт вэ? Та 90 хүн өгж орой. За танд Эрдэнэс 5 750 шиг хувьцаа байгаа юм байна. Тэгэхээр та өөрийн нэгдэх банкны дансны дугаар мэдж яхад болох юм байна. Данс хэлхийн ойролцоогоор 3-4 минут болно. За тэгвэл дансаа нийлэгчээ өөрийн дээр ирэх боломжгүй хөдөө орнотод байгаа гадаадд оршин суугаа хүмүүс одоо энэ ногдол ашиг хүртэх одоо үн цасны дансаа хэрхэн яаж нийлэх боломжтой юм бэ? Өөрийн биеийн боломжгүй хүмүүс онлайнаар дансаа нийлгэж болж байгаа. Манай компани жишээ нь лекцэг бидсекцэг юм ингээд онлайнаар дансны хэлбэрийг хүргэж байгаа. Тэгэхээр гадаад хөдөө орнотод өөрөө ирэх боломжгүй хүмүүс тийшээ хандаад дансаа нийлэх боломжтой байгаа. Монгол улсад зөвхөн танах биш одоо бүх брокер дилерийн компаниуд ажлын цагаар одоо үн цасны данс нээж байгаа тийм. Тийм брокер ихтэй бүх үн цасны компаниуд үн цасны дансаа нээж байгаа. 5 сарын 1-ээс эхлээд одоо дансандаа би ногдол ашиг орсон эсхийг яаж мэдэх боломжтой юм болоо? Эрдэнэс авлага компани удирдлагын зүгээс хэлсэн нь болохоор компани нь юу гэдэг ногдол ашиг тарах шийдвэр удирдлагын зүгээс гаргасан. Тэрийг хувьцаа цэвэрлэх хурлаар хэлэлцээд 5 сарда багтаа ногдол ашиг олгоно гэж удирдлагын зүгээс мэдгдсэн байгаа. Тэгээд энэ ногдол ашиг өөрөө яаж олох вэ гэхээр одоо үн цасны данс нийлэхдээ харилцаас асууж байгаа тухайн харилцааг нэгдэх банкны данс руу шилжүүлнэ гэж удирдлагын зүгээс мэдгдсэн байгаа. Яг дасанд ч мөнгө орлоо гэсэн мэдээлэл үн цасны компаниас яг үн цасны компани ч гэсэн тэр таамаглал компаниас хийсэн мэдээллийн дагуу тэг үнэхээр мөнгө байршуулсан байна гэдэг мэдээллийг аль биесний их сурвалжаас авсны дараагаар хүмүүс утсаар асуух юм уу тэр тохиолдолд хэлнэ гэсэн. Тэрс бид нар тэр хүний даасанд өгөөд хэдэн мөнгө аваад ирсэн биш хог хүний даасаа угаасаа шалах боломж байхгүй. Тэгэхээр одоо би жишээлбэл одоо дансаа үн цасны дансаа нийлэгчлээ гэхэд одоо хизээ орсон гэдгийг яаж мэдэх юм? Одоо хойлоо ингээд нийлээ ингээд явна штэ. Тэр хойлоо энэ дээр нэг би өөрөө яг өөрийн чинь нэрдээ банкны дас асуух хэрэгтэй байхгүй. Тэрөө жоохон хөвгтэй яг жоохон хөвгтэй нэрдээ банкны дасны дугаарыг асуув. Тэгээд энэ дасны дугаарыг мэдээж бид нар үн цасны төвлөрсөн албаны төгөөд газар руу явуулах байхгүй. Мэдээлэл чи өөрөө тийшээ явуулна. Тэнгүүд үн цасны төвлөрсөн албаны төв өөрөө тэр бүх дансуудыг мэдээлэлтэй тулгаад тэгээд ногдол ашиг мөнгөнд орох юм ба тэгж явна гэсэн үг байхгүй. Тэгээд ногдол ашиг мэдээж тэр компани ногдол ашиг мөнгө байршуулж байгаа манайх байршууллаа гэж мэдээж сансалаа мэдээ гаргана штэ. Тэр мэдээ аль биесний их сурвалжтай мэдээг харсны дараагаар үн цасны компани хүмүүсийн мөнгө орсон байна гэд утсаар хэллээ гэсэн. Тэгэхээр заавал тэр үн цасны түмийг сайтаас өөртөө аваад харчвал юу нь бол зүгээр эргээд юу нь бол нээлсэн байна уугүй юу гэдэг амар асууж ирдэг. Тэрийг заавал нашаа ингээд хүл ярианы үед ирэх шаардлага өөртөө онлайнаар шалгаад нийлээгүй байх юм бол өөртөө онлайнаар нийлчихэж болно байхгүй. Дасаа онлайнаар нийлчихэж болно. Иргэд юу нэгчлэн өөрийн биеэр ирж нийлгэж гэнэ үү цахимаар нийлэх нь их байна уу? Ирж халдсан нийлэх нь юу гэдэг дээр үн цэгэд талбараа ер нь хөвчлээ асууж байгаа. Тэгээд зарим нь дасаа бол нийлэж байгаа. Онлайнаар нийлэж байгаа хүмүүс их байгаа. Гарч байгаа асуудал нь хүмүүсийн бичвэр хамтын хугацаанд болсон байдаг. Тэр тохиолдолд дас нийлэх боломжгүй заавал сурцсан байх хэрэгтэй гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд зарим нь гадаад босож жолооны үлгээ байж ирдэг. Тэр нь болохоор яг үн цасны данс нийгэхэд одоо нөгөө хаягийн мэдээлэл гэр хаягийн мэдээлэл ч юм уу дутуу учраас жоохон шаардлага авахгүй бичиг баримт тооцоолж байгаа. Ирнүүлгээ хайсан ч юм уу тэр тохиолдолд төс машины авлагаа болно. Тэгээ бас нэг гарч байгаа асуудал нь 16-наас хүрээгүй хүүхдүүд одоо нэг өөр зарим хүмүүс одоо 16 хүүхдтэй банкны дасны дугаар байдаггүй гэж байгаа байхгүй. Тэр бол үн цасны төлөвлөсөн албаны төвийн удирдлагын мэдээлснээр болохоор яг тухайн хүний үндсэн хүний нэр дэх банкны дасны ногдол шиг мөнгө шилжүүлнэ гэж байгаа. Тэгээ жоохон хүүхдүүд аавч ханаас мөнгө нь орохгүй гэж ойлгож байна.